Өстой нэр урсах өстой нулимс урсаж тусах өстой тусал нулимс тусал хөлс дуусаж дуусчээж те. Шаргалах өстой шаргалах өстой зүрх шаргалж дуусчээж те. Тэр гурвыг авдсан байна гэдэг бол мэдэрсэн байд юм аа. Одоо ингэ муулайсан. Харин жоо муулчлаа те. За юу ч хэлэх вэ? За. Жил гар болсон уу? 2 жил болсон уу? 2 жил болсон. 2 жил мэл болсон уу? 3 жил болсон. 2 жил болсон баха. Миний iPhone 20 онд ч тий. 20 онд сүүлдээс авахгүй яагаад гэвэл би ажлаасаа гараад хийжсэн шүү дээ. Тэгээд энэ шинэ ажилд орсон шигээ үстэй. Би 20 оны 10 сард энэ ажилд орсон байхгүй. Тэгвэл яг 23 он шүү. Тий. Тэр 2 жил. 2 жил гарсан болсон. Тий. Окей. За тийм байх. За тайвширнаа. За юура и. За. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу манайхаа. Хацаа илэн эргэлээ 2.5 жилийн дараа. Амар завгүй 2.5 жил нэмэгдсэн чи нисээд өнгөрцөн байна. Харин тийм байна. За тэгээд энэ хооронд ямар үйл явдал болсныг ер нь товчхон эхний энэ видеогоор оруулъя гэж бодоод тэгээ өнөөдргээс бас цайны цагаараа ирсэн байж гинэ. За юу лээ? Яг лээ. Гэхдээ бас юу гэх 2.5 жил гэхдээ хацаа илмэ хийгээгүй ч гэсэн өөрсдийнхөө амьдралын хувьд бол амар маш олон дэвшилттэй цаашдаа ч дэвших гээд тэ. Аа. Яг үндэ одоо яг салаа замын уулзуур дээр зогсож байна шүү дээ эргээ. Харин тийм ээ. Тий. Хамтдаа хийж байгаа магадгүй цөөхөн хідэн бичлэг үлдсэн баг цаашд. Тийм болохоор зэрэг ямар ч лээсээ хамтдаа ах та. Аа. Хэрэгслүүдээ хийх гээд дахиад эхэлж байна. Гадаа өнөөдөр жоохон солихтой. Бороо орно гэсэн. Тэгтээ ашгүй бороо орсонгүй. Тэр гадаа хийгээд тохирсон байсан. Чи арай жоохон салхитай гад шүү. За тэр харин яа. За яасан бэ гэх юм бол за би хэлчих юм тэгээд. Би чи 20 онд микробиологийн лабасаа гараад 20 оны 10 сард сэтгэц судлалын одоо тарих судлалын лаборатори руу шилжиж орсон байхгүй юу. Тэгэл ер нь бол амар завгүй болсон. Дата анализ гэдэг лаб байсан. Тэгээд тэр лабда байгаа дата анализ нь миний хувьд л цоошин юм байсан. Тэгээд цоош нэр бүх юмаа сураад хүмүүст одоо ингэ шеэрлэх төвшөнд хүртлээ сурахгүй бол болохгүй гэж одоо тэгэхээр сурсан байгаа. За тэгээд тэр хоорондоо нөгөө нэг лабынхаа бас ажил төрөлгээ бас төгсөх ажлаа бас явуулаад түрүү жилийн 8 сард ямарсан докторийн диплом гаргаж авсан. Ямар ч юм хамгийн том ажлаа амжилсан. Хамгийн том ажлаа амжилсан. Коронавигийн жилүүдэд чинь тэгэж ямарсан доктороо төгссөн. За тэгээд энэ лабда одоо ингээд докторийн дараа үргэлжлүүлж ажиллангаа ингээд Америк руу аплайдсан байт юм аа зөндөө газар руу. За энийг тэгээд үргэлжлүүлээд ярина. За. За миний хувьд чинь 20 оны сүүлээс хөрч. Та чи хизээ лаб руугаа орлоо. Оо тийм Монгол явах гад би чинь нэрээ боо юм болсон шүү дээ тийм. Нэр Монгол явсан бичлэг байсан шүү дээ. Тийм Монгол руугаа буцсан гэж л та бүх юмаа зэмбилгээ хийжсэн яасан корона гарсан байдیں۔ За тийм коронагийн үеэр чинь буцаж чадахгүй байж байжгаад буцаад ажилдаа эргэж ороод профессорын босоод ороод ирэх чий. Тийм тэгээд тэнгүүтээ юус тий. Одоо бол лабда судлаач профессор гэсэн нэг тушаалыг төвсөө. Их профессор болж би доктороо төгссөн. Тийм тий. Ахаа за. Тэгэл ямар ч лээсэн одоогийн байдлаар ажиллаж байна. Гэтэл яасан бах нь энэ хүн явна гэдсэн нэр. Би харин ингээд газрууд руу аплайдаад байсан байхгүй. Тэгсэн чинь надад интервью санал ирээд тэгээ би интервью одоо Америкийн цагаар тэнд өглөө 9 цаг гэхэд би дандаа шөнө 12-1 хооронд шөнө ингээд босоод ингээд суудсан ингээд ярилцлагандаа бэлдээл ярилцлага өгдөг гэсэн. Тэгжээд нэг 3 газраас санал ирээд тэгээд одоо Техасын Хьюстон хотын одоо University of Texas-ийн Neurosurgery Department-ийн нэг лабораторийг сонгосон тэр дундаасаа тэгээд
одоо явах болчоод бүр виз гараад амар хурдан бүх юм гарсан тий. Харин тийм ерөөсөө юу болов гэмээр л гяс. Тэгээд бүр гяс ингээ баг 2 сарын дотор бүх юм буужигнаад тэгээд виз гарсан. Одоо дараа энэ сарын сүүлээр Монгол яваад тэгээд буцаж ирэнгуудаа 2 хон онцоод хамаг юм янзлаад тэгээд шууд Америк явсан байгаа. Харин тийм. Уг нь яг одоо ингээд өөрсдийнхөө байр суурин дээр амар доктортой болол. За одоо ер нь хацаа айлмаа хоёлаа хиймийг уг нь ярьжсэн тийм. Одоо ер нь цаг завтаа боллоо хацаа айлмаа хий идэргэжсэн чинь уянгаад маань гоё боломж гараад явах гэж байгаа. Одоо тэгээд явуулахаас яах вэ? Одоо эндээ байгаад байвал бас хаагдмал юмнууд бас байгаа л да. Одоо цалин мөнгөний асуудлаас ахуулаад энэ гайгүй цалинтай ажилд орох гэвэл би сөүл мөөл рүү аплай дэж явах болно. Тэгсэн ч Солонгостой ажиллана гэдэг бол бас нэлээд хүндэлтэй. Тэр байнга нэг гадны гэсэн мэдээлэл авдаг юм а тий. Тэгээ бас ингээд өөр тийшээ хот руу сууршаал. Тэгэл адилхан л нэг Солонгос чи хаанч бүгд л адилхан юм чи. Дахиад нэг газар очивол дахиад нэг лабд ороод өөрийгөө ингэж батлах гэж бараг жил болно. Тэгэл дөнгөж батлаад цалин байлан гайгүй болоод эхэлнэ. Тэгэл ер нь нэг тэгж дахиж тийм нэг чаленж дөртмөрөг санагдаад арай өөр ус руу чаленж явъя. Би ч бас эхэндээ Монгол яв гэж бодчихсон тий. Бүр Монголоос хүнээр төрийн албаа хаагч шалгалтын тестийн ном захиж авч ирэв. Тэрийгээ цээжлж очиж шалгалт өгч. Тэрээ хоёулаа 5 сард очиод бараг шалгалт өгөх юм болоо юм шалгалт өгөө заа. Синга бүх юм өөртөө. Нөгөө ном нь одоо бүр шинээр. X бүр зөвхөн чараагүй болсон. Тэгээ Монгол руу бас мэйл бичээл аплайдаад үзээлээсэн л да. Тэгсэн чинь харин заавал төрийн албаа хаагч шалгалт өгөх хэрэгтэй. Тэгээд юу жоохон нэлээд олон та шат амжилттай юм билээ. Гэтэ бас ганц 2 интервью өгсөн л дээ. Тэгсэн чинь өөрийгөө бас л арай дутуу юм шиг мэдрээл. Бүр нь англи хэлээ. Солонгос хэл амар сайн ч гэсэн англи хэлэндээ нэг дутмаг санагдаад байхгүй надаа. Тэгээд англи хэлээ сайжруулах нь л англитэй улс журны очиж ажиллаж үзье. Тэгээд хүн болгоны мөрөөдлийн улс руу нэг явж үзье да. Болохгүй л яг жил ажиллаад Монгол руу авчулна шүү дээ. Тийм л ямар ч гэсэн боломж гарсан дээр явж үзье да гэж тэгэл байж байна. Одоогийн байдлаар бол жоохон найз нөхдөд дассан газараас салахад жоохон хэцүү байна. Очиж шинэ газар ухтаад бас шинэ лабораторид өөрийгөө батлах гэж 1 жил жоохон новшолондоо гэж бодохоор амар байна. Англи хэл маань голгох болоо да гэж айдсан. Гэхдээ яг манай шинэ профессор чиний англи хэлний ойлгогдох үс чөлөөтэй дажгүй мэн чи юу санаа зовхон байхгүй л гэдсэн л да. Тэгээ энэ дээр ерөөсөө ашиглаж байгааг болохоор тийм айцтай л байгаа тийм. За та чинь профессор болсон. Бас нэг вакцин хийгээд аа. За яг хөө тийш яг хөө тэгж байгаа дараа бичлэгээр орох байх гэж та. Бас нэг том юу хийгээд байгаа юм аа. Төсөл дээр ажиллаж байгаа манай хч. Дараа нь тэгээд нарийн ширээ нэг ярина гэсэн. Би бас тийм ярина. Тий. Одоо тэгтээ юу юм шиг тий ингээд харин сайн уянгагийн ярьж байгааг харахад нэг амар харамсалтай юм нөгөө Монгол руугаа ингээд бид нар явъя. За очиод ажлын аплатыг гэхээр нэг жоохон тутагтай юм шиг тий. Яг нэг юм бүр ингээд уг нэг боловсрчаад байгаа байхгүй тий. Тэгээ боловсрцсан юм аа. За би одоо болчлоо. Одоо би наанч очиж ажиллаа яа гэхээр үнэхээр авдггүй тий. Айгуу сонир. Ерөөсөө яг ийм нэг надад яг нэг тийм мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгэхэд яасан өөр улсууд бол хүү энэ боловсроод дууссан нөхөр байна. Газ аваад хурцээд юм аялгчээ болж ийн гэд шууд авч байгаа байхгүй тий. Тийм би яг Монголд яг санаж боддог. Яг Монгол руу тэгээд яг ингээ болцсон, боловсрцсан ингээд тий доктор хийцэн юм хүмүүсээ аплайдахад ингээд бушуухан шиг аваад нэг ажилд оруулаад тусаас хэлбэл ингээ явъя гэсэн бодол манайханд жоохон дутуу юм шиг санагдсан. Тийм болохоор би ер нь Монгол би өгөн зөндөө аплайцсан тий. Монгол руугаа явахгүй бол бүр өгч байгаа юм шиг баг бүх сургууль бүх юм руу нэлгэр авах. Тийм тэгэхэд айгүй надад бүртэл айгүй сонир сэтгэл төрж байгаа байхгүй тий. Тэгээд яг тэгэл манай Монголын нийгэм тэгээд угнаасаа л тэндэ гэж бодол ихт хүлэн зөвшөөрч штэ. Гэтэ зүгээр би боловсч дахиад аплайдна. Гантан борохгүй. Дахиад жоохон сураад тий. Ээж сонсвол чи одоо болооч л их багтаа. Заавчлаарай ээжээ. Ёо Монголд тахад тэгдэг байсан байхгүй би. Ингээ нөгөө нэг миний өмөлцөх сэтгэл гэдэг нэг бичлэг байдсан шүү дээ. Тэрэн дээр би ингээд бүх хүн гадаад руу яваад байна да. Одоо ингээ Монгол маань хинч үлдэхгүй ингээд нэг хоцрогдсон мэдрэмж, орхигдсон мэдрэмжтэй ингээ байгаад гэсэн. Тэгээ Монголд ингээд гадаад явсан хүмүүс нь сураад босож ирээд ерөөсөө идээшгүй 2-3 жилийн дараа буцаа явцдаг гэдгийг сонсвол ээлтэй ядаж ин тогтцоогоо үржих болоо гэж бодсон шүү.
Унаасаа тийм. Харин тийм. Хүлээж авдаггүй нэ. Техникийн тогтолцоогоо өөрчлөлтгөл баларх юм болов. Техникийн тогтолцоос явахгүй юм шиг юу. Тийм тий. Тэгээд яг л бүр нэг оронтооны үн бэлэн байж байгаа л ажлын байр зарладаг тий. Амар утгагүй. Тэгээ яах юм. Харин тийм гэж сонсоод амар урам хугараад. Айгуу сонь байдаг юм байл л дээ. Тийм болохоор зэрэг унаасаа ястаа нэг өдөр мотор цотор юу лээ? Тиймгүй бол ер нь Монголд харин мундаг байлаа гэх хүн бараа чигшээ юу. Цаавчлаа. Тань талгүй надад дахиад сурахгүй болохгүй гэж бодоо одоо ямар ч сан дахиад нэлээд 3-5 жил дахиад боловсрчод ирээ да. Тэгээд аплайдаж үзнэ л гэж бодож байгаа дахиад. Тэгтээ хамгийн амар сонин санагдсан юм юу гэж ингээд монголчуудын ингээд ажлын заран дээр юу гэсэн байдаг гэж ингээд за ингээд бусад улсын болохоор дандаа ингээд скил хардаг, пепер хардаг те. Ямар шийдлүүгийн үйл та хэвлүүлсэн бэ? Impact factor хэр чанартай хэвлүүлсэн бэ? Та ямар скилтэй вэ буюу ямар чадвартай вэ? Та амьтны туршилт хийж чаддгүй, эсийн туршилт хийж чаддгүй, дата анализ хийж чаддгүй. Та хэр удаан ийм туршлагатай вэ гэж хардаг бол Монголын шаардлага гэсэн чинь 3% намтар. Одоо 3% намтар арай болсон. Нөө төрийн албан агч. Тэгээ ер нь тэнд ингээд би яг өөрийгөө ингээд баталчих ингээд надад байгаа CV маань инээ гэд явуулахад бол ганц тийм байгаагүй. Нэг төрийн албан агч анкет гэж байна тий. Төрийн албан агч анкет. Тэр нийгэм даатгал төлсөн юм уу гэж бодоо. Тэгэл нэг тиймэрхүү ямар ч юм миний скилийг миний юу сурсан бэ гэдгийг ерөөсөө шаардсан юм байгаагүй шүү дээ. Жишээ нь одоо ингээд ажлын салбар дээр ингээд аплайцсан байгаа R програм мэдтгүү. Тэгээ Python мэдтгүү гэдэг юм баха Монголынх төр бол хизээч тийм байхгүй. Хэрэглээний давуу тал тийм давуу тал гэдэг үг байдагтэй. Тийм скил байх юм бол давуу тал шүү. Хизээч тийм байх. Хизээч тийм юм шаардсан юм байхгүй. Надаас харин танил талтай юу хиний хүн бэ ингэж асуулсан амар санагдсан шүү дээ. Тийм ээ би танил талгүй. Тийм би өөрөө танил тал болох гэсэн юм аа заа уучлаарай. Ер нь тэгтээ амар шудраг босч юм шигтэй. Ингээ хэлчихвэл одоо барьж идэлэх байхаа. За яах. Тэгтээ би тэгэл амар за би дутмаг байгаа юм билгүү дээ л гэж бодсон. Угаасаа өөртөө тийм амар ихтгэлтэй биш. Ингээ сурах тусам юу ч мэдхгүйгээ мэдрдэг болохоор за энийг би мэдчлээдээ гэхэд надаас илүү мэддэг хүн хаа нэгтэй байж л байдаг болохоор тий. Тэгэл за сурыг да дахиад явчаад ирье. Тэгтээ би цаашдаа аплайцаар байх болноо. Ер нь бол Монголд амьдрна л гэж боддог хүний нэг шүү дээ би чинь. Тэгээс Монголд амьдрна гэж боддог гадаад амьдрдаг хүн байхгүй бараг байхгүй тий. Байхгүй. Монголд амьдрахгүй жил хөөрхөн амьтад очиод нэг цуслагын газартай очиод нэг байртай тийм аваад байгаад эндэгдээ тэндээ. Тэгсэр л өөрт биений энд байгаа сэтгэл нь тэнд байгаа гэдэг. Нэг тиймэрхүү л байна да. Тэгэл тийм сошиал медиатэй ингээд энэ бичлэгээ хийж ийна битээр тий. Цаашдаа битээр ер нь ингээд 2-7 хоногт нэг бичлэг ингээд хоёр талд байгаа ч гэсэн оруулъя гэж ер нь яриа л байгаа тий. Чадвал. Гэхдээ одоо уянгаа явхаас өмнө нэг нэлээд Америк яаж Америк руу аплайдсан челленж өөр юу гэдэг юм. Давуу тал тэр болгоно хоёлаас нэг оруулж бичлэгээр оруулаад одоо бас Америк руу мэдээллүүдээ хуваалцсанаа. Яаж ажил олсонгоо тий тэрийг хуваалцвал англи дээр зөндөл байлээ л дээ. Монгол дээр ингээ гаргая тий. Миний хоолой өвдсөн нэгсэн царгэтэй биш. Тэгтээ гоё чанга дутаач юм. Кэ нэрээ. За нэг имерхүү байж байна да. Тэгээд тий. Одоо би нэрээ дараа 7 хоног Монгол явлаа. 2-7 хоног явнаа. Тэгээд Монголда өөрчлөлт нэг ирчихэж авчаа явна да. Амуулайсан. Харин жоо муулчлаа тий. Дараа сонсож үзье дээ тий. Гинт бодогдоод. За өөр юу ярих гэж бодчихлаа. За тэгээд өөр тий хоёлоо тий өдийг хүртэл дэмжиж тусалсан нөхрүүдтэйгээс баярлалаа гэж хэлчихөө. Нэрээ тийм тий. Яг үнэ. Би тэр нэг өмнө юу яасан. Өмнөх одоо ингээ бичлэгүүд дээрээ би тэр өдийг хүртэл одоо ингээ бараг 25 жил нэгдүгээр ангиасаа тоосол 25 жил сурч ийм их ч одоо нэлээ олон жилдээ надаас илүү сурж байгаа. Энэ хүртэл ингээд мэдээж их сургууль төгслөл гэр бүлийн ингээд дэмжлэг байсан. Тэрнээс цаашаа ингээ 10 жил 10 гаруй жил ингээд ямар дэмжлэгтэйгээр өдийг хүрсэн бэ гэвэл бид хоёрын бол хань ижлүүд
Баян гардал ингээд дэмжээл туслаад өдөр болгоны лабын стрессийг хуваалцаж тийм тий. Cheer up хийж өгдөг хоёр Барагдана. хүмүүстэй Залхатлан тий. Нөгөө лабынхаа бүх юмыг бараг цээжээр мэдтэл хурж ир стресстэй тайлдаг. Аа нөгөө танаа хятад уу. Танаа нөгөө нэг ослогсоо гэж тэгэж. Тэр хүмүүс байхгүй байсан бол өдөө хүртэл ингэж тэсэж явах ч байсан үгүй ч байсан үү тий. Харин тэгээд өмнөх бичлэгүүдээр ерөөсөө ингээд талархлаа илэрхийлж байгаагүй юм байна штэ битээр гэж нэг битээрүүдийн хэртэд нэг ярьсан тий. Тэгээд одоо эхлэхдээ шууд мартаагүй байгаа дээр байг талархаж явдаг шүү. Дашнимаа. Хорсурэ баярлаа. Маш баярлалаа гэж хэлье. Бичлэгээрээ дамжуулаад тэгээд энийг ингээд YouTube-д хадгална 10 жилийн дараа 20 жилийн дараа үзэх гоё явах гэж удаад бас. Тийм тий. Тийм. Маш их баярлалдаг шүү. Бодохгүй Монголда буцснаа. Маа хүн чинь баян буцна гэж ярьдаг. Одоо ямарсан одоо буцахгүй мөл гэдэг тийм бодохгүй буцнаа байна. Тэгээ өөргөн дүүди бади зориглон хоёр бай. Тийм. Тэгээ ээжигээ бас энд ингээд лабын ажлыг 20. Энэ Реми байна. Ой Реми. Оо энэ бол өстө нэр хамгийн их юу ядаггүй шүү тий. Чира. Тийм. Нэгэ тэврээл уйлаа. Реми. Тийм. Харин. За тэгэл доктор төгснө гэдэг бол өстө үнэхээр чанга юм байд юм байна. Өстө нэр урсах өстө нулимс урсаж тусах өстө тусал нулимс тусал хөлс дуусаж дуусч те. Шаргалах өстө шаргалах өстө зүрх шаргалж дуусч ээж те. Тэг гурвсыг авдсан байна гэдэг бол мэдэрсэн байд юм аа. Одоо ингээд доктор сурж байгаа хүмүүс бол те. Гүрийгээрээ. Тийм. Зүгээр л тэр эрдмийн зэрэг биш байгааз те. Тийм. Зүгээр л нэг эрдмийн зэрэг биш. За тэгээ нэг яаж яж байгаа л тэр 3 үсгийг авцсан хүн бол ер нь зүгээр эрдмээс цааш их юм сурсан байгаа да. Тэр тий хүн амьтантай хайрцах, яах, ерөөсөө юмыг зохицуулах тий арга ивийн олох. За тэгээ одоо юу гэдгийг тий бүгдийг хийсэн хүн. Бүх төрлийн фейлийг амсаж үзсэн. Фейлээс дахиад болсон. Тэгэл яг болцоо гэсэн үед яг болдог юм бэл. Тэгэл яг болсон үед тэгэл ирдэг юм байна нөгөө диплом чинь. Диплом ирдэг юм байна. Тэгээ бүр амар шантарсан. Би нэрээ зөндөө олон шантарсан. Тэгээ нөгөө шантарсан ч гэсэн тэгэл чаавас гэж нөгөө нэг шугамаасаа гажчихгүй л тэгэл байгаал гэдэг хүчинд те. Бүр ингээ хаяад бүр явчихгүй. Тэгээд ямар ч гэсэн төгссөн. Тэгээ төгсөөд дараачийн нэг хаалга хаагдахад нөгөө хаалга юу нэгдэх бол гэсэн гээд хүлээгээ суудгүй байхгүй бас те. Аплайдал. За надад ямар ихний боломж юу ирэх нөө? Би яг ингэсэн байсан шүү дээ. Ингээ Монголоос санал ирэх нөө, Америкээс санал ирэх нөө, төрүүлж ирсэн. Канадаас ирэх нөө. Аль төрүүлж ирсэн нь одоо намайг яв гэж юм байна. Тэгсэн чинь тэгэл хамгийн түрүүнд Америкээс бүр 3 санал ирсэн гээд тэгэл явуулсан байт юм аа. Америкийн санал нь бол за энэ хүнийг яг авах юм байна гэдэг би интервью өгөөс тээ. Тийм би баг резервистээр тавьсан байхгүй их чиг резерв болонгууд нь шууд офсын утсаар залгаад яри гэж ингээл тэнгүүт би бүр гайхаад хийм болоо өөр компани хүмүүс юм багтаа гэсэн чинь шууд Торонтогийн их сургуулиас ирж байгаа уянга цогтыг таних уу гээл юу болоо явчихвал. За тэгэл төстөө нэр би баг интервью өгөөд байгаа юм шиг юм болсон доо. Тэгээд яг хамгийн гол нь амар тийм нээлттэй айгу гоё хүн байсан тий тэр профессор. Тэгэл барыг сүлдээ тэгэл инээж хөрч байгаа л за тэгээ та уянгаг аваад тэгээд тань зөндөд тусалах байхаа махаа болоод тэгэл тавьсан. Тэрний дараа за ер нь явчлаа шүү манаа. За манаа ер нь л яг явчих шиг боллоо тэгэл маргааш нь окей авъя гэсэн тий. Бараг өдөөс хойш өмчлөө тий. Тэгээ окей авъя гэж байна. Тэгэл за тэгэл эмэгтэй профессор байхгүй одоо эмэгтэй хүн яаж лаб удирдах яаж тэгж мундаг явдیں۔ Стэнфорд, Йейл энэ төр постдок хийжсэн гэсэн. Тэгээд тэр хүнээс очиж туршлагын сурах гад явах гэж магадгүй ирээдүйд бас тий юу ч болох юм бэлээ. Тэгээ одоо уянгаага доктор болохоор зөв би постдокор очих гэж байгаа. Биш ээ, профессор болохоор би постдокор очих гэж байгаа. No. Шууд ассоциатор нь аплайд хэрэгтэй байхгүй юу? Яа, өстө. Харин ингэж доош нь хийгээд байгаа маа өөрийгөө. Та нар нэг доор нь. Гээ, угнасаа гээ. Харин бид нар угсаа байга өөртөө тийм дарддаг стилийн хүмүүс лээ. Тэгээд ядаж би бинийгаа жоо өргөж өгөхгүй бол. Айгуу тийм би өөртөө доош нь дарсаар байгаа л тэгээд за гэл. Энэ Аз стил юм шиг байна тий. Очиж нэг жоохон Европ надад харин тий.
Гэхдээ харин мэдхгүй одоо арай. Өөртөө хүмүүс юу гэж бодд юм бол тий. Энд юу н Америк явъя гэж мөрөдж исэн юм бэ нөө. Энэ хүмүүс мөрөдж исэн маа. Би болохоор мөрөдж байгааг байгаа. Би бол Канада гэж мөрөжсэн шүү дээ. Тийм. Тий. Тэгээ би ямар сайндаа яагаад хүмүүс Америк яваад дим болоо гэж одоомж бодож багш залгаж шүү дээ. Авах уу? Аа. Yopseo. 네, 교수님. 지금 연구실 들어가는 중이요. 네, 지금은 교수님 저녁에 가도 돼요. 제가 네, 지금은 좀 걸릴 것 같아요. 네. 네네, 5시 갈게요. 네. Нэг арга багш үгээс уулзна гэж хэлсэн. Тэгээд өвчтөндөө өдрөхгүй юу? Одоо багшаа өөрөөр үрж чадахгүй гэхээр одоо жоохон юу вэ? Яах юм цаг орох юм шиг байна очих гэж гэдгсэн чи. За тэгвэл орой гэл. Орой 5 гэж хүрээлэр гинэ. За. Ямарсан хурдан за яв. Бид бүр амар оройлцсон байна. Хүүгүй. За яг юу яах гээд. Багшд юу яач. Угаас намайг амар завгаагаар мэдж байгаа. Тийм болохоор нэг яахгүй лээ. Крэл гэж. За. Багштайгаа таан цагт болцголоо гэдэг гоё. Тийм. Өөр юу хэлээд чи юу ярих вэ? Нүд гэл бодох юм аа. Тэгж чинь тий. Нар хүмүүслээ амар гэл бодох юм. Хөмсгөө зангид суусаа гэж. За ингэ дуусахгүй. Тэхүү. За тэгсэн юм шиг. За ингээд энэ удаагийн бичлэгээ ингээд өндөрлөе. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. За гой бичлэг оруулнаа битээр штэ. Бичлэг бийж битээ яриа мэдээлэл. Тийм шүү дээ. За. За энэ удаагийн видео юу юм бэ? Зүгээр л за баяр. За энэ удаад ингээ өндөрлөе л гэж дуусгачлаа. За. Хацаа илэм энэ удаад ингээ өндөрлөе. Наа. Бэлээ та дуусгах. За ингээ бидний цайны цаг дууслаа манайхаа. Утас ирж гин тийм болохоор дараа дахиад гой мэдээлэлтэй эргээд уулзцгаая. Пока. За баярлалаа. Качкачус.